Харанхуй гудамжаар явах иргэд золбин нохотоос айж зарим нь гэмтэж бэртэх тохиолдол нийслэлд олон. Ноход уруулснаас болж гар хуруугаар тайруулах тохиолдолч цөөнгүй байдаг. Хүүтний улирал эхэлж эрт харанхуй болж байгаа энэ үед гэмтэл согох судлалын үндэсний төвд нохоонд оруулсан шархтай яралтай тусламжийг өдөрт 6-аас 8 хүн авч байна. Энэ оны 10 дугаар сарын 1-ээс 30-ны хооронд л гэхэд нохоод оруулсан шархтай 181 хүн гэмтэл согох судлалын үндэсний төвд ханджээ. Цог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өнгөрсөн 10 дугаар сард нийт 6030 хүн яаралтай тусламж авсны 181 нь буюу 3% нь нохоод хазуулсан байна. Үүнийг дунджаар үзэхэд өдөрт 6 хүн нохоод хазуулж гэмтэж битэж байна гэсэн. Нохоод оруулсан шархтай хүний дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаа тухай эмч хэлж байна. Иргэд нохоод уруулчгаад тэр бүр гомдол гаргадаггүй гэрээр эмчилгээ хийлгээд л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл хохироод л өнгөрч байна. Мөн гэр хорооллын айлууд нохоогоо уйлгүй сул тавьчихад хаалгаа онгорхоо орхичихдгоос болоод нохоо нь хүн рүү дайрч гэмтэх нь их байгаамаа. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй нохоо байна гэсэн мэдээллийг 2 жилийн өмнө л статистикийн орноос гаргаж байсан. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэдэн нохоо байгаа тоо баримт нь алгаа. Улаанбаатар нэгтгэлийн ажлын хүрээнд бол нохооны тоо толгойг бол яг нэрвчилсэн гаргасан тийм судалгаа бол байхгүй. Тэрийг тоолохыг тийм хичлийн баг толон бол байхгүй. За Улаанбаатар нэгтгэлийн хүрээнд бол за яг зөвхөн жилийн 4 үйлрэл өдөр бүр сар бүр ус тал бол тогтмол явагдаж байгаа. Ус талын бол 12 баригад ажиллаж байна. Нэг өрөөгээд өнөөдөр 3-аас 4 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол ус тал ажиллаж байна. Мөн одоо дэлхийд дүүргүүд бол дахиад тусдаа ус талын бригадуудтай байж байгаа. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс өдөрт 300-аас 500 нохоо устгадаг гэж байгаа ч бодит байдал дээр залбин нохоон тоо буурахгүй. Гэр хорооллоос тэлж хотын төвд сүргээрээ явах нь ихссэн юм. Үүний цаана хичээл сургуульдаа явах хүүхдүүд хохирж байгаа учраас иргэд нохоогоо сул тавихгүй байх залбин нохоо устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.